Гадаа навч сунж, онжил бидний өнсөн чиглэж гайдаа. Би хаалга жаргаж анжнаа гэж өөрөөсөө. Ганцхан зүйлийн төгс намайг зинзэн зөвшөж гадар дээр аавын хүртэл өмнөөс хийсэн. Хадайлж болохгүй тэтгэн шиг нэрэлтэн би амжилсан. Халуун зүнхний уйрал хайр үнгийг чинь хүртэл өгсөн. Өргөстөө орчин бүдчээд уйлж суухын таг хүн өлгийг минь чийсэн аавтай болохоор амьд явж чаддаг. Бүхнийг үүдэ шингээсэн байдаг гэж боддог. Яг л аасан бол хатууд автобустай төлөвлөгөө төлөвлөж байгаа. Алианы таажиг обыг хийж. Өнөөдрийн байгалаа биш. Өнөөдрийн хатдаг. Өнөөдрийн сэтгэлтэй уушигтэй ойролцоотой бүхий мандаасан дагуулж үлгэцсэн зүйлүүд нэг хаваач чаддаг. Ийм хүмүүс аасан Тэстэй ааштай хавцлаа болоо. Ророхтуу ястэн Миний аав жолооч хүн байлаа. 1950 онд ажил хөдөлмөрийн гараагаа геологийн баазаас эхэлж байсан түүхтэй. Түүнээс хойш 10 жилийн дараа жолоочийн мэргэжил эзэмшиж Тэжээс тээврийн 25 дугаар баазад жолоочоор орж тасралтгүй 41 жил хөдөлмөрлсөн байдаг. Аав маань 25 дугаар баазыг 2 гэр торон хашаатай байхаас нь эхлэн авто комбинат болтолн зүтгэж баазда төдийгүй улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан. Миний аавыг Бакусын гэлбүдэг. Аав маань 1922 онд Үнчэн одоо Ховд аймгийн Үндэсний Умтан харалгоо гэдэг газар үүдсэн. Үүдэн хүнсүүд хийжээ. Аав маань бол одоо айлын 12 хүүхдийн хамгийн том ихтэй байсан. За хамгийн баг дүүрэн 2 настай одоо миний өвөө болсон гэсэн аав маань ахгүй болсон. Тэгэхээр аав маань айлын том учраас ээжтэйгээ тэр айлд аавын өвөг үздэг гэсэн юм байсан. За энэ бол манай аавын өөрийн багнастай Ховд аймгийн Үндэсний гол энэ тахсан гэсэн энэ хатан дээр суугаад манай аав наачаа хийдэг одоо харагддаг. Аав маань одоо төссөн хатад мал болсон. За энэ би дүүнээсээ яг наачсан мал харагдсан гэдэг апостол зурмаа. Тэгэхээр энэ талаас чарсан гэсэн уушлал ормосгүй хүмүүс идэвхтэй гэдгээр аав маань үгүй байсаар бүхэн үүрэг авсан байх. Магадгүй дэвтэр хоёрдугаар манай апаат байшин болсон. Энэ Ховд аймгийн өндөр хатан цохол тэр шоп болоод тэрсэн тийхэн хатад сайн тахалчгүй дээрээс нөгөөдийнхөө аргишиг болсон шоп юм болсонтэй хөртөд маань энэ шоп хийх хэрэгтэй. Танаа нэг мартчихдаг. Нэг мартчих баштай. Энэ байсан. Тэгээд дараа хүмүүстээ маш зүйлтэй. Аавын мэдхгүй хавар маш түүхтэй манай одоо нэгний хаяг процесс их хайртай юм байсан гэдэг манай одоо миний сурсан банк холгүй аавын задаж маш хүлээж авсан яг манай хатамчны хийж аавын асуултсан одоо мал хэрэгтэй байгальтай хэрэгтэй энэ фашн хэрэгтэй юм байдаг мөчлөө байдаг үгүй байдаг их хөдөлмөрчмөс нэг цаг нэг зүйлсээ болдог. Энэ шигцэн үлцэн дэвтэр боорохтой тасаа бодлого өсөлтөстэй. Хөдөлгөөс хийсэн мэдээлэл энэ ясаас хүмүүс ганц байхгүй. Хүмүүс багассан гэдэг чинь тийм хөдөлмөртэй жагсан гэсэн.
Бидний маш үлдээ засдаг. Өөрийн дүнч засдаг. Тассан маш хайртай. Тэд басан нэг маш хайртай гэсэн. Манай бата хүн бүсгүй бүсгүй. Тэдсэн мотор шиг охин хөтөшин гэсэн. Тийм. Аав маань баг залуу насаа малмалсан өнгөрүүлж өөрөө бие даан эрдэмтэнд сурсан байдаг. Бусад эцсийн адилаар цэврийн албанд татагдан чөлөөлөх дайнд оролцож их орон элгэн садныхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртөөгөөр биелүүлж явлаа. Манай цэврийн салуудад 3-4 жилийн дуслал ээжтэй бүх дүүнэрээс хэлсэн. Тэр манай эмээ хоёрын тэр манай аав бол ингээд хэлсэн нэгдэхгүй маш хэлдэг байсан. Их талаас нь хэлсэн юм байна. Тэгээ манай аав чинь болохоор энэ ээжтэй юм байжгаад тэгээд биологийн баазын хэмтэн дахиж ажилласан юм шиг Улаанбаатараас ажиллая. Тэгээд бас энэ олон дүүнэрийг бас хүний дайтай өсгөх том газар очиж амьдсан гэдэг шийдвэр гаргаад Улаанбаатар гэсэн юм байна. Тэгээд манай Жолооч зүйлсэн дөрөв нэг нь манай мөн тэгээд нөгөө айлын томхоо айлын хамгийн баг гэсэн. Тэгээ манай жолоогийн баазын одоо баг төссөн гэсэн. Тэгээ дараа нь кийлэн гэсэн жолооч гэсэн. Тэжээлийн харин татвараа би хоёр гэлтэй тарах шатаа гэсэн. Шойн хэлсэн машин хийсэн байна. Тэгээд нэг хэд одоо шойн хэлсэн дөрөв тэрний жолооч дөрөв ташиж байсан. Кийлэн шинж байх гэдэг бол том аяас байсан зүйл болно. Яг тэгэхээр Шкасад болсон машины олон жилийн ашиглаж хэвээр шүүрдэнтэй эдинцгийн хэмжих гарсан хүмүүстэй машин дээр гамтай сайн эдинчгийн ийм хүмүүстэй шинэ машин аваад ирсэн. Тэр утгаараа миний бол тийм хаан байж тийм томороо лайн рууны жийг тастаад биш хараад авсан тастаа яах вэ? Социализмын тээврийн тэрэгний жолооч хамгийн өндөр цалин авдаг. Гэртээ хамгийн бага байдаг ийм хүмүүсийн нэг байсан. Энэ бол Тэжээ тээврийн 25 дугаар бааз гэж энэ баазын хашаантаас ярьж байна. Энэ хашаа миний аав 20-30 жилийн баазын хашаант дээр машинаа байлуулж эндээс гэртээ хайдаг байсан гэдэг би бас хэлхий таатай байна. Тэгээ аав маань энэ баазад бас нэгэн сайн жолооч нарын нэг байсан. Энэ баазаас бас нэгэн олон удаа шин тэрэг унсан. Хамгийн сүүлд одоо 0314 гэсэн шинэ 30-ыг унсан юм байна. Тэгэд эндээс тэтгүүлтэй гарсан аав маань. Тэгээ бусдын айдлаа одоо тэтгүүлт гараад зүгээр сууж чадахгүй. Дахиад бас өөрийн албан байгууллагын сахиулын ажил хийдэг байж байгаа. Тэгээ эрүүл мэндийн хувьд сүүлдээ биеийн дийлхэ байлаад ингээд хөвтөд ороод өчнөө таалуулж ирсэн юм аа. Аавынхаа тэр хамгийн сүүлд авсан 0314 гэдэг гус машиныг бас би өөрөө барьж үзчихсэн. Тэгээ би бас өөрөө техник дуртай. Ер нь хүүхэд байхнаас энэ бааз дээр орж иж олон машины мотор солих, дугуй хийх, олон ажил хүүхэд байхдаа оролцдог байсан. 8 дугаар анги, 7 дугаар анги гэж байхдаа. Энэ баазад одоо манай Монгол улсын нэлээд алдартай олон бөхчүүд ч гэсэн бас энэ жолооч байсан. Тэгээд тухайн үед одоо тээврийн жолооч хүн гэдэг бол бас их Монгол улсад нэлээд их том үүрэг үүсгэсэн хүмүүсийг миний хувьд үздэг. Яагаад тэгэхээр одоо зууд болон хамгийн түрүүнд Тэжээ тээврийн 25 дугаар баазынхан хаан болж байгаа гэж үүст хийдэг. Хаанд одоо хүнсний асуудал байна. Ер нь Монгол улсад тухайн үед вагон онгоцноос илүү тээврээр ингэж ажил хийдэг юм байсан. Яг одоо миний гисэж байгаа газар аав маань ч гэсэн яг ийм Зээл-130-ыг бариад энд одоо ажил үүргээ гүйцэтгэдэг байсан. Тэгэхээр энэ 30-ыг харахад бас өөрөө ирэхгүй аав маань санаанд орж байна. Энэ Зээл-130 анх Монгол улсад орж ирж байхдаа дээрээ ийм 3 чийдэн ийм ачааны тээшгүй зөвхөн ганц талаараа салхиж ордог байсан. Дараагийнх нь 2 талын салхитай болсон. Дараагийн орж ирсэн 30 одоо энэ бол хамгийн сүүлд Монгол улсад социалист системийг дуусгасан өмнө орж ирсэн 30 машин гэдэг бол энэ байна. Тэгээ манай бол энэний төрөөчийн үеийнх нь 30-ыг унж байгаа л тэгэл тэтгүүтэй гарсан юм байна. Тэгээ миний аав бол машиныг сайхан ундаг, хаана юу нэдэрснийг сайн мэддэг, их хамт олонч, алсын замд явж байгаа нэг нөхрөө хайдаггүй одоо энэ сайн жолоочийн нэг байсан. Манай одоо хамгийн том шагнал засгийн газрын шуухтай. Тэгээд одоо тэр үед чинь ганжаа шагналаа гэдэг чинь шууд юун дээр нь машины хаалган дээр нь тавиад өгчдөг байсан шүү дээ. Тийм 5 уушаар тавиад хамгийн олон 5 уушаатай юм бол
Дагчаад ер нь бол хамгийн сайн хөдөлмөрч юм байна. Шууд кабины хаалган дээр харагддаг. Хошоо мандаа тий. Хошоо авраг гэдэг ингэж бичдэг. Нэг өөрөөр тэр хүний алдар гаяатыг зүгээр шууд гудамжинд зарлж өгдөг. Бас хөдөлмөрийг их сайн үнэлдэг тийм үе гэж би бодчих. Энэ 25 дугаар бол өөрөө жижиг тээврийн 25 дугаар гэдгээс учраас хаалган дээрээ 5 хошоотой хошоо аврагын нэртэй маш олон 30 машин баазад одоо жагцсан байдаг гэсэн юм аа миний хүүхэд ах үед. Тэр усад нэг нь манай аав байсан. Хойд бол одоо нэг шиг маш их байгаагүй мөртлөө тэгэл одоо хөдөр одоо 2-3 хоногор электрик тэр асуудал илүү ихсэж зөндөө байдаг. Тэр үед ч одоо яг 60 нэлээ хоол гарсан байна да. Тэгээд тэр байдаг байсан гэж бодохоор бол маш их тийм хөдөлмөрч маш их зоригтой тийм төвчээртэй тийм одоо бусдыг бол ингээд өөрийнхөө биеэ ингэж одоо үлгэрхэж одоо ингэж хөдөлмөрч тийм ундаг хүн байжээ гэж одоо бид нэр одоо ч гэсэн бид нар хүүхдээ хасаа одоо хүртэл ингээд бидний ундаг ингээд нэг тийм том бахархал л тийм да. Тэгээд одоо би чинь мотор хорооф тий. За тэгэл дугуй тэгээд бүхс би 30 бол нэлээд сайн мэднэ. Маш сайн тасар хийлцдэг. Аав одоо хамгийн хөдөлмөрч хүмүүсээс бол би 30 одоо ч арга тоног төхөөрөмж хараад хэлэндээ. Тэгээд дугуй хийхэд машин хаазаа дугуй хийдэг гэсэн. Тэгээд машины дугуй хийлж хаазаа явах нь маш тустай. Дугуй хийх бол би хаазаа шиг оосрлцдаг юм гэсэн юм лээ. Тэгээд манай Монгол улсын тийм байна. Тэр дүн баа тийм хорстой юм дээс арман төсөв байхгүй юм. Гараагүй шинэ замбар бас илээхий. Юу мөсөнд хавдаг юм гэсэн. Өөрөө шинэ замбар. Арман хайртай хавар чэйшээ бишээ дахин үүрэгтэй. Өөрөө шүтгэн хайртай. Миний аавын эд хөдөлмөрлөж байсан цаг үед жолооч мэрэгжлийг тусгаалan эзэмшдэг. Жолооч гэдэг бол мэрэгжилд тооцогддог тийм хүндэтэй үе байсан. Тэр тусмаа тээврийн тэрэгний жолооч гэдэг улсын ажилд нойр хоолой хасаж хоёргүй сэтгэлээр зүтгэдэг байсан нь миний аавын амьдралын түүхээс харагддаг. Би аавыгаа бас турсан санаад миний аавтай олон жил цог тээврийн жолооч хийж ирсэн. Бадарч нэг сайхан байсан. Түүний гэрэл шархуухан гэж маань байсан. Тэгээд бидний төсөж ирчээдээ. Тэгээд миний аав ер нь хэн байсан юм бэ? Ямар шоухан байсан юм бэ? Энийг бас аавын минь турсан санаж таавс цог ажиллаж нэг дор байсан тийм ээ. Амьдралны дор байсан. Бүгдөө ажил олон хүнтэй байсан. Энэний хувьд одоо би таны турсан санаж ярьж өгөөч гэж хэлж байгаа. Би одоо гэлгээ гонхаа бодвол ярихаас өмнө бидний хэлж гараад. Шодрог их сайн үнэнч хүүхдэд их зарчимч хүнд ер нь үг хэлэхдээ нэлээд сайхан зарчимт сайхан үг хэлчихдэг. Хүнийг нэг сургачдаг тийм л хүн байсан. Ер нь ерөнхий дүн нөр нь бол аав нь бол ярих юм байхгүй их шудраг үнэнч. Ёстой их сайхан шудраг хүн байсан. Одоо жишээлбэл зөвхөн өөрийнхөө хүүхдийг хүмүүжүүлэхгүй. Манай хүүхдийг хүмүүжүүл. Чи тэрийг тэгж хийш шүү. Чи одоо тэрийг дутуу хийж. Хаа игээд ингээл гашгараад гүйхтэл гашгарахад л манай хүү тийшээ год үсрээд харахад л гүйж байдаг. Тийм сайхан сургаалтай. Хүүхдүүд бол ер нь гэлгээ гогоос их айн шүү. Манай хүүхдүүд их айн. Ер нь л их багтгүй айн да. Тэгээд бид нэрээ явсан ч гэсэн дандаа нэг хошин шог сайхан үгнүүд ярьдаг. Тэрний дүүлүүд хүн дандаа ийм тусгалтай. Өөрт аммаар тэр хошин үг чинь ихгүй хүн аммаар тийм сайхан үг хэлдэг байхгүй юу. Тийм учраас би энэ үгийг хэлж байгаамаа. Ер нь үл манай гэлгээ гот бол ярих юм байхгүй. Тэр дээврийн замд яваад ирж байгаа тэр хүнээ дагуулж явсан хүнээ яаж чи хоолондоо явах уу? Чи яаж ямар замаар явах уу? Ямар зэчмаар явах уу гэдэг юм. Манай өвгөн бүдбэтээр үл их залуухан байсан. Та нар шиг юм залуухан сайхан байсан. Тэгтээ тэр өвгөн гөгшөө хоёр үл нэг 50 гараад явчихсан. Тийм л хоёр хүн байсан. Тэгээд бид нар тэдний заврал ер нь нэлээ явсан шиг болцоод шүү.
Ер нь тэр өвгөний заавар их явдаг. Ер нь мэрэгжлийн талаар бол утга шүү дээ. Мэрэгчлэрийн болов ерөөсөн тэр хүн ер нь тэр нэг болохгүй дээ гэж хэлэхгүй. За тэг баярлалаа бас аавын минь тусан санаж. Тэгээ сайхан л Төрсөн дүүсэн дутахгүйгээр тийм ээ. Ингээ сайн хэлж өгсөн би баярлж байна. Үнэхээр миний аав бас хамгийн сайн мэдэх хүний нэг нь та нар л да. Тийм учраас танаар анхаа тусан санах тийм эрэгтэй хүн дээ гэж бодож би таныг сонгож ирсэн. Тэгээд хүлээж аваад аавын минь тухай халуун сайхан үгээр бас надыг налаад өгсөн би баярлж байна. Шаргуу өгсөн та өснөөс л удаан жаргаж яваарэ. Хамгийн гол нь эрүүл нэг сайхан өснөслөж байна тийм ээ. Манай бол эрүүл гэхийн шодрог шалтгаан чиглэл хөшөөчтэй. Агааны стахантай тийм нэг нөрөө сайтай хэрэгсэл өгсөн. Тэгээд манай нэг сайн чанар нь шинийг чинь гэж ялгадаг ба ер нь хэлсэн үг шинийг хийчихдэг. Энэ бүхэн нэг үгтэй ялгадаг. Энэ үгтэйс шуушуулчихдаг. Энэ үгээс тэр утгаараа хүмүүс нь одоо маш үнэтэй ханддаг. Өөрөнд байгаа газраа буруу хэлэхгүй явдаг. Байгаа газраа бүр хэрэгтэй хэлчихгүй явдаг. Энэ одоо сайн нэг сайн их сайхан хэлчихсэн л та. Манай жолооч ахын хувьд одоо тэр шүтэж явдаг тэр ариун зүйл нь юу гэдэг өөрөө жолооч байсан хүн одоо Монгол орнч айгүй тийм юутай шүү дээ. Бас өөрөө бүх одоо Монгол орныхаа бүх одоо цаана бүх юугаар ингээд өөрөө явуулсан. Тийм учраас байгаль дэлхийгээ хайрлан байгаль дэлхийд одоо жолооч хүн гэдэг чинь алтан саатсан үлцэйтэйгээр бас тэгээд утгаар байгаль дэлхийгээ хайрлаж байгаль дэлхийдээ одоо шүтдэг. Хамгийн гол нь би өнөөдөр яагаад ингэж явдаг вэ? Миний аав бол их нийт хүн байжээ гэж одоо хүчин ухаарсан. Тэр үед бол ухаараг байсан. Манай одоо социализм үед надад үг төгсөх ярьж байсан. Одоо Монгол гэдэг бол маш олон жилийн үетэй нийт чаддаг. Тэр дундаа манай баруун монголчууд бол маш их төвчтэй хүмүүс үг төгнөөсөө одоо 3 дургу манжин дараа 60 жилийн дараа баруун монгол ажилласан шүү. Бидний бизнес хорцтой одоо шүүх юм яа хэлдэг байсан. Энэ бол шинэ хэлбэр. Хоёр гол юм байна. Шудраг болсон маш дургу. Тэр үүнтэй юм маш шудраг болсон. Тэр энэ яг надад хэлсэн гэж. Гурван манай төсмөрч амьдрал. Манай одоо Монголд төсмөрчөр амьдрал шудраг болсон. Аашаа татвар өндөр байна. Аливаа нэг таних баарны болж тийм хитрхийг намжрах тийм гэх мэтчингээр дээрээс нь миний одоо шанс яваад юм бол аа маань байгаль сайтай ан айдын хөтлөөс шүүх юм байсан. Тэгэхээр Монголын газрын хэмжээ түүнд орж баялаг дээр нэмж байгаа бид нар ан айдынтаа усруулдаа тийм маш аюул ирээд ирсэн байна. Тэгэхээр энэ аавгаа их орно хаймтай байгаль шудраар амьдтай шудрагсантай дуу гэдэг дашинтай энэ бол миний бие сэтгэл шинжлэх энэ нэгэн учраас баасан гэдэг үнэхээр нийгэмд одоо их харж ичгүй тэмцэж үдийдэх төсөв гэж байна. Тэгээд тав удаа барьсан одоо анх зүйл байна болсон. Манай хүний бодол санаа сэтгэл мэдрэх гал гэдэг. Энэ төрлийн маань гэдэг бид батсан. Тийм учраас хүн болгоны сайхан удаага айл болгоны өсвийн төрөлд маш өөртөө хүмүүсээ Монголын нэртэйчүүд Монголын аав нар ирээдүйн аав болсон надад асар олон зүйл шалтгаалнаа гэж байг бодож байна. Жолооцоо 60 мэдээ хаалгаа. Тэмээ 60 эднээс та дээд хэлбэр бид маш их асууштай өгсөн. Тэгээд аавтай яриад одоо ингээд аав ярьжсэн байхгүй. Та одоо таны машин одоо ингээд юу болчлоо. Одоо тухайд наартаа дөрөв наартаа тийм машины хооронд үлдсэн байна. Та одоо шинэ машин авчихсан юм шиг одоо цогт ирсэн байхгүй. Шинэ машин аваад одоо айгүй хүн гэдэг чинь муу юм дамхан сурдаг. Тэгээд залхуу юм уу одоо хийх юм бол залхуу сурчих гэдэг юм аа. Тийм учраас одоо ингээд би өөрийнхөө хуучин бишэнтэй өөрийнхөө ингээд юмаа хийгээд ингээд явчихнаа гэж тэгж хэлсэн. Тэр болохоор тэгэхээр тэр хүн бол өсөж мундаг тийм хөдөлмөрч хүн байсан байна гэж одоо бид нэр ойлгож байгаа шүү дээ. Тэгээд л одоо бид яалт шүү. Одоо тэр анхаараа маш их бахархаж байдаг юм аа.
Аавынхаа тухай эргэн дурсаж, аавынхаа хэн байсныг нэхэн санах энэ хэсэгхэн хугацаа үнцэнтэй билээ. Аавыг минь сайн мэдэх, аавын тухай миний мэдэхгүй түүхийг өгвөл нэгэн хөвшин байдгийг тэр хүнийг ч бас бодлоо. Сайн байна уу төрөсгөө? Та сайхан зүсэж байна уу? Сайн зүсэж байна уу? Сайн зүсэж байна. Тэгээ та миний аавын тухай бас тодорхойлж ярьж өгч надад баярлалаач гэж хэлсэн. За, манай өсөөгч нь хасгийн дээрэмчид өнгөрсөн 100-д 3 удаа 3 үеийнхэн төрш идэд дээрэмдсэн. Тухайлбал дөрвөд далай хааны нутагт 1905 онд кадакууд орж ирснээс хойш миний мэдэх 47 он хүртэл үеийн сумыг 3 удаа юуч хөвтөн тавсан. Энийг халдлага дээрмийн үед илгийн ээж өхөр малаа бүгдийг аваад 12 хүүхдийн хоолунд арчилгын тамиад үлдэж чадсан ганцхан эмэгтэй байна. Энэ бол тэр хүний амьдралын их хурц ухаантай хүүхдүүдээ гисэн одоо их сэтгэлтэй энэ амьдралд эдний яаж сурах уу гэж их өөрөөх ажиллаж хөдөлмөрлж явсныхын жишээ л дээ. Тэр яг манай нутгийн чинь одоо тэр 4-7-8 багийн амтны бүх малыг казахын дээрч нэг шилжүүлгүүд болсон. Тэгэхэд гэлгийн ээж аршаатын дажийн харгаа дотор хэдэн тэмээгаан бүгдийг хануулж уяад сарлагаан тууж ирээд саагаад ишлээ тавиад тэр дэвстэй нурган гэдэг нь 2 гарын завсарлав эзгээ тавьд дуучаад тэгээд одоо юу ч юм шиг сууж байгаа гадна байсан хон хэдэн бэлкээс байгаа хэдэн адууд авна гэж би арчилгаан тамиатай хэдэн сайлгнуудыг үлдсэн байгаад хэдэн хүүхэд минь амьд бинд байж хад би амьдэрч чадна гэж ингэж зэрэгдэж ийм ухаан сэрэг хандаж юм ганцаараа бүгдийг авч ирсэн хүн байх. Энэ хүн болвол ер нь ихийнхаа дэргэд хамгийн том хүн болж ирсэн. Тэгээд тэр олон дүүнэрээ тэжээхэн төлөө их шиг амжигч нүүрийг хөдөлмөр хүч зарж ингэж амьдч явсан учраас нийгмийн сайн сайхны төлөө хэдэн хүүхдийнхээ эрүүлийн гажимдрын төлөө гэж бүх насаараа хөдөлмөрлөж хэмжиж явсан хүнтэй. Би багада бас лам явсан шүү дээ гэж. Үн чин хүрээ 1562 онд үн чин хүрээ байгуулагдаж байж. Тэрнээс бас олон үе дамжиж хутгтын хүрээ гэж хутгтын гэгэний хүрээ гэж байсан. Тэр хүрээнд баг залуу байхдаа эсвэл жоохон хүүхэд байхдаа 12 3 хүртэл бас шавь сууж явсан гэж байна. За юмд их шудраг зарчим хандлагатай ирнэ. Хэлийг иснээ одоо шууд хэлчихдэг, ийшин далангуй ярьчихдаг. Ийм л хүмүүс одоо ирнэ данжааных нь уг удам тийм юм да яриасаа. Их оронч халуун сэтгэлтэй ийм хүмүүс байсан да. Манай ах トゥ тэрс нутгийнхан бол бүгд мэдэндээ ирнэ. За баярлалаа. Энэ жил одоо манай амьд сэрүүн байсан бол 90 нас хүрч байгаа. 1922 онд тэрсэн лахаа. Тэгээд бас миний аавын тухай сайхан дурсан жилээ. Би ихсэн танийхаар аавтаа уулзсан сайхан боллоо. Тэгээд та өвтнөсөж удаан чаргаарай. За баярлалаа. За. Аавтай хамт өнгөрөөсөн түүх төрсөмжүүд өөрийн ирэхгүй сэтгэл төвлөн. Тиймээс ч аавынхаа Улаанбаатар хотод орж ирээд гал голомтой бадрааж байсан анхны газарт очлоо. Тэнд бас бие төрсөн юм. Энэ газарт байсан цаг мөч одоо ч хүртэл миний сэтгэл тодхон байна. Энэ миний зовшоо газар миний аавын анх галаа бадрааж Монгол улсад өөрхөн нэмсэн ийм газарт би зогсож байна. Тэгээ манай гэр одоо хаалга онгойлгохоор шууд урд богдол манд хаалгаар харагддаг. Ийм сайхан одоо өндөрлөг газар айл байсан. Тэгээд эндээс одоо 1979 онд тухайн үед газар орно гэж ярьдаг байсан. Эндээс нисвэр нь үсэх юм байгаа. Энэ бол дараагийн 1-р гудамж хамгийн урт Ингэрийн айл гэж хэлж байна. Манай аав одоо энд амьдарч байхдаа энэ доор жалгыг ашиглаад тэнд ямаатай хоньтой юм айл байсан. Тухайн үед бас Улаанбаатар хотод мал гэдэг бол нэлээд сүүлдээ толгойд байсан гэж манай харамс мах идэггүй хүн байхгүй учраас би малаа мална гэж байгаа. Тэгээд малаа малдаг яг энэ доотлоо гэдэг хүүхд наснд хан ямаа гацчих ийм газар юм байна. Би одоо яг энэ төрсөн газрынхаа ойролцоо яг баруун чанга баруун талд нь 20 метрийн цаанаас амьдарч байна. Тийм учраас энэ газар бол мацаа байр гайхуу ирдүү мас би өвдөө одгон цонхоор авсан газар газар шаарддаг юм адтай юм байна.
Манай амьдралыг бол дандаа л одоо бүтээл шаардлаас нь амьдрал гэдэг нь бүтээл маа. Маш их бүтээсэн юм болов те харамсахгүй амьдрал болно. Их унтчихсан юм бол тэгээд амьдрал байсан юм. Нотгүй юм болоогүй бүтэхгүй юм болсон шүү. Цаг минутаа дандаа уралдчихээ. Нэгэн дурсаг өгсөн цаг ирээд ирэхгүй шүү. Гэдэг нь маш их хэлдэг байсан. Тэгэхээр аа тийм бүтээл амьдралын төлөө байсан гэсэн юм байна. Өөрөөр бас ирж байгаа алсын дараа бүхний хараа болсон. Түүнтэй хатгаа гэж бодож аав мөн анчрын бас машин үйлдвэрсэн станц боловсруулсан. Яг өнөөдөр шиг хүн зураг бодож байсан. Яг авсан процесс дээр ямар окей, ямар тань ямар нэш Нявэр чиг бишчсэн. Хатуу нэг. Синсэс манаас таамрын. Манаас юм болоос хараач юм гэсэн. Энэ маш үнэтэй. Хатаа зааж. Манаас юм нөхөцөлтэй. Одоо энэ асуу хараатай дараа ямар хэр миний хийсэн болохоор одоо энэ танаас natib байгаа юм тэгэхгүй байсан. Энэ юм маш үнэс. Тэгээс ээж автаа бүтэн гэж байгаа. Аник зэрэг байсан. Сахар. Бичиж. Яг ээж аваа болчихсон. Тэгээд хахаа бас байсан. Чатараа хийчих юм шиг. Ja, ich muss mir das Doktor wie sein Doktor. Hat er nicht gut und die Buch daraus so mach ich. Ja, muss von der Zeit hat ihr scheint uns das. Ich wollte so gut sein, ich scheint das das Sache, das ist der Punkt der Versammlung ist jetzt vom Weiten gekommen. Und die durften Masch tun. Ich werde es nicht tun. Das wird. Ich tue Masch tun. Ja, ich tue eine Weile zu tun. Till Heilig so. Und das ist die sind viel sein. Der war eine Sache, die mir gesehen, ich will nicht mehr. Wenn ich so was ist von früher wird. Миний сайхан ах нэмтэн дөрөвдөлтэй нэг нэмтэн болсон. Ахтуу 15 ахлаас ихтэй 10 утсан дээр аль хүмүүстээ манай одоо уус нэрийг томилдог. Аавын өгснээр гэлэг олны өгснээр залооч айранд ясаа ардын айранд ясан ахад байсан алдартай. Манай дөрөв инээсэлтэй нэгэн гэрийн байсууд манай гэрийн байсууд том олонтой татуун зүйл болтой. Үгүйдээ гастай тогтой, нүүрэндээ олны буянтай, нүгэл хэтгий цээлдэг ногч мэргэн миний хаа. Геолог хайгуулын ажил гэлэг миний ах таны гигэн сарвал амьдрал гэрийн санааснаа. Ойлын цэнхэр босны 3 үлдээ тасрын 6 хүүхэд зүүн жигээр шүтнэ. Таны сайхан төлөвийг залуучдад хүүхэд байна. Миний бэлтгэл тохиолын үргэлжлүүлэн бичих зохиол байна. Асаа тэгэхээр боловсрол дайраад ирэх талаашиг галын дэл шиг дээрсээ батал одоо талаашиг доороос онцгой ирээдүйг байсан билээ. Олноо жолооч гингээ гэж хүндлэгдсэн хүн бол миний аав байлаа. Аав минь тээврийн тэрэгний жолооч байсан. Бас биднийг өсгөн хүмүүжүүлж, өөрт байсан сайн сайхан бүхнээ бидэнд өглөөсөн ячдаг. Миний зүрх сэтгэлээс хизээч үл мартагдах хүндлэл аав минь билээ.